Сайн байцгаана уу? Намын ертөнц клубын гишүүн хэлэн байна. 23 дахь сургуулийн 11 ангийн зураг сая жаргал. Өнөөдөр бид амьтдын тухай 50 номоос хөгжийн бор хэмээх номыг ярихад бэлэн болоод байна. За номынхаа хоёлоо шууд үйл явдлаас эхлэе тийм ээ. Ном дээр маань юу өгүүлдэг вэ? Ямархуу үйл явдлууд гардаг вэ? Номын үйл явдлыг товчоор ярил бор хэмээх нэртэй нэгэн залуу ер нь бол хатам автагаа хамт ан хийдэг. Тэгээд анд амар сонирхолтой. Өөрөө адуучин болохоор ер нь амьтныг амар хайрладаг хүн. Тэгээд анд явж байхдаа одоо мэдхгүй амьтад эсвэл зэрлэг амьтдын тухай илүү судалж тэр амьтдыг яг бодит байдал дээр хэрхэн амьдардаг. Тэгээд дээрэс нь ан хийхээс илүүтэйгээр бас хайрлах, ямрыг нагнах, одоо ямар үед нангаж болохгүй гэх ер нь ерөнхий мэдлгүүд нэлийн гардаг. Тэгээд зэрлэг байгальдах амьтдыг хайрлах тухай ном гэж хэлэх юм байна. Ер нь уран зохиолын жигсэн цаагаараа ер нь мэдээлэл аягүй хөгжиж юм шүү дээ тийм ээ. Яг тий. Номынхаа талаар гоё дэлгэрэнгээр л да. Ямархаа амьтан гардаг вэ? За чи намайг хэр удаан хэлсэн бэ? Номыг яг ер нь бол унших юм бол амар хорхоорч уншмаар ном санагдсан. Ягаад гэвэл миний мэдгүй зөндөө шинэ амьтан байсан болохоор яг үнэг тэгээд дээрэс нь бодонгохай буг гэх мэт зэрлэг амьтдын тухайсан. За тэгвэл тэдгээр одоо амьтдын манзан чанар мэдээлэл тийм ээ. Тэр болгоноос дурдвал ер нь дуусахгүй бах. Ном дээрээс чи ер нь хэр их одоо мэдээлэл цуглуулав? Яг мэдээлэл нэлээд цуглуулсан мэдээж чи үнэг гэдэг амьтныг яаж амьдардгийг мэдхгүй, дээрэс нь буг гэдэг амьтан зүгээр нэрнээс цаашаа яг бид нар мэддгүй шиг санагдсан байдал дээр. Тэгээд жишээ нь ангийн ухааны Батбаяр бас нэлээд гарсан мөр надад амар таалагдсан яг тэр үед. Одоо жишээ нь тэ ялцуулцахтай эмэгтэй амьтыг ангиж болохгүй гэдэг ч юм уу. Тиймэрхүү мэдээллүүд нь нэлээд чухал хүртээмжтэй. Хөгжийн бор маань гол дүр штэ тий. Ер нь хөгжийн борын амьдралд ингээд таарч байгаа амьтдыг гаргадаг гэсэн үг. Тэгээд одоо нөгөө хатам аав түрүү хэлсэн штэ. Хэлсэнчлэн нөгөө хатам аав нь хүргэндээ ингээд тэр амьтдыг агны тухай ухааныг нь яг зааж сургаж байгаа нь яг манай Голдүрийн Баатар бороос тэрийг нь хүлээж авч хэрэгжүүлээд амьтдыг агныг хангахгүйг нь ялгаад ч юм уу тий илийн. Одоо нөгөө яс суртахууныг нь тий яг зөв. Яс суртахуун бас нэлийн чухал анчин хүнд. Тэгвэл чамд эдгээр дөрүүд ямар сэтгэл төрүүлсэн бэ? Хатам аахын нэрийг хэлхий мартсан. Ямархаа зан чанартай хүмүүс сандаг гэд угаа. Тэгээд тэр бол ингээд үнэхээр амьтанд хайртай. Байгаль ихээс авахаа мэддэг, өхөө мэддэг хүн. Дээрээс нь мэдлэгтэйгээс гадна яс суртахуун гэдэг бол үнэхээр анчин хүнд байх ёстой зүйл. Таарсан амьтан болгоно буудаа талаад байж мэдээж болохгүй. Буудгаад хүртэл цаг хугацаа хэрэгтэй, бууга бэлтгэхээс сүлээд дээрээс нь анчин амьт нөгөө ангих амьтнаа хараад үр зулдахтай үгүйг нь хүртэл ингээд хараад те ирээдүгөө бас бодож чагнах хэрэгтэй. Ялтч бас Монгол хүний ухаан л та дээр үе хөвчүүл. Тэгээс ан ав хийдэг хүмүүс бас юг болохгүй тэр бас таагараа мэдчихийдэг айгу. Үнэхээр цэцэн хүмүүс идэг. Цэцэн өгдөөс цэцэн хүмүүс исэн байлээ гэдэг ойлгосон. Тэгэл хөвчин мар тэндээс ер нь хэр суралцсан бэ? Хөвчин мар ихэндээ олж байгаа юм тэгэл бүтэхгүй нөгөө бууга алдаж малтаал тэгэл тэгсэн ч гэсэнтэй нөгөө өвөө маань тэгээд хүргэнэ ойлгоод залуу хүн гэдгээр утгаараа бас алдаж болно гэд сургаж байгаа нь нэлээд ухаантай. Тэгвэл чи тэдгээрийн дүрээр ч юм уу яг ном маань юу илэрхийлсэн гэж бодож байна? Айл эсвэл ном маань зөвхөн амьтдын талаар ингэж мэдээлэл өгөх зорилготой байсан гэж бодож байна уу? Чиний яг авсан сургамжаас үзэхэд юу гэж төгөж байна? Би яг уншихтаа ч уншсанхаа дарааж бодоход ер нь бол дан амьтдын мэдээж бодох юм бол зааж 100-ны бараг 65% нь яг амьтдны тухай амьдралыг нь үлсэн санагдсан. Яг үлдсэн хувьд нь болохоор тэр хүмүүсийн хувийнх нь амьдрал
үзэл бодлын харилцаар бас нэлээд гарсан. За тэгвэл номоос ингээд авсан одоо номыг ийм хүмүүс уншаасай ч юм уу те номыг зөвлөмөр байгаа санал болгомоор байгаа хүмүүс. Энэ бүх Монгол хүн болгон унших хэрэгтэй гэж бодож байна. Ялангуяа аан аав амьтанд дуртай бол тэр зам унших хэрэгтэй баг. Аан нурийн нөгөө усаа зөвшөөрөл авдаг штеп. Тэгэд нэг дүр байгаа байхгүй юу тэр эцэг дүр. Тэр нь болохоор дондуу гээд штеп тэр нь хүснээр ингээд агнадаг ер нь бол нэлийн муу хүн. Тэр дүр ч гэсэндээ ер нь бол манай бор тэгээд сандаг өвөө хоёр бол дургу. Тэр түүний тухай илүү дэлгэрүүлээд яриа л та. За жишээ нь гээд бугын мах ингээд идээд зулгаагаад дээрэс нь хүссэн амтаа ингээд буудаж алаад хороогоод явж байгаа нь бүр амир амир гутамштай санагдсан. Тэр амтан ч гэсэндээ мэдээж амьдралтай шүү дээ. Тийм байгаад хүссэн амтнаа хороогоод байгаль ихэд хор өнөөл жоо дээрээс нь тэр нь өөрт нь мэдээ сөрөг нөлөөтэй хүн амьтанд сөрөг нөлөөтэй учраас тийм зүйл хийхгүй байхыг анчтай хүсье. Ер нь тийм биз дээ. Монголчин дархан цаадтай ховорж байгаа амьттай айгу олон бид штэ. Ер нь тэдгээр амьтдыг ч гэсэн агнажсэн гэсэн үг үү? Зөвшөөрлгүйгээр агнах гэдэг бол бас хууль бас тэгээ дээрээс нь тэрнээсээ зугтажсэн гэдэг нь бүр үнэхээр аимшигтай санагдсан. Хамгийн сүүлд тэр дуруугаас яг юу өр нөлөөгөө мэдрээд дуустдаг аахгүй манай зохиол намайг шигдээд намайг нөгөө нэг яа зүхтаж яваад намайг шигдээд саруулаад тэгсэн чигсэндээ нөгөө нэг бор зал болов маань авраад дуустдаг зохиол. Тэ тэрнээс хойш ухаарсан л гэж найдаа. Ухаарсан гэж найдаа та. Одоо ном дээр маань ер нь бол дэрлэг амьтад гэхээр нь байгалийн талаар ч ихсэн өгүүлж байгаа гэсэн үг шүү дээ. Байгалийн талаар ингээ өгүүлэмж хэр байв? Уншиж байгаа хавцад байгалыг ингэж гоё төсөөлж чадсан уу? Чадсан. 100% болсол чадаагүй л гэхдээ ер нь бол чадсан. Яг байгалыг төсөөлөхдөө яг амьтад байгаагаа төсөөлөхөр амар гоё санагдсан. Нэг тийм толгойн амар марч юм шиг. Тийм ээ. Ялангуяа одоо өвлийн үйлрэл болж байхад. Чи намаа хэзээ уншсан? Ноо өмнөх 2 хоногт уншсан. Тэгэхээр ер нь өвлийн үйлрэлд уншихад бас зуныг санагдвал сайхан байсан юм баг. Чи ер нь байгаль талаар хэр сонирхолтой вэ? Би яг сонирхдаггүй байсан. Гэхдээ яг өмнөх 2 хоногоос юм жоохон сонирхол нэмэгдсэн. Ер нь байгаль экологийн талаар ном уншиж байв уу? Хэр ном уншдаг вэ? Би ном уг нь гайгүй уншдаг. Гэхдээ байгаль экологийн талаар бол яг уншиж байгаагүй. Бараг л анхных гэж хэлэхэд хэлдэг баг. Тэ нөгөө нэг ийм fiction, non fiction гэж номын 2 төрөл үүдэн шүү дээ. Чи найл талдаа унших сонирхолтой вэ? Ер нь бол fiction. Гэхдээ ер нь fiction номууд дээр ч гэсэн байгалийн талаар айгүй гоё өгүүлдэг. Тиймэрхүү номууд зөндөө байдаг. Тэгээд энэ удаагийн 50 ном маань амьтдын тухай 50 ном шүү дээ. Бид нар дараагийн 50 номоо байгаль экологийн чиглэлээр гаргаж байгаа. За. Тэгээд хэрвээ саналаа ирүүлэхийг хүсэх юм бол номын ертөнц нээлттэй Facebook группийн комент хэсэгт хандан бидэнд саналаа ирүүлээрэй. Номын нэр болон зургийг сэтгэл хэсэгт үлдээгээрэй. За тэгээд дараагийн 50 номын уралдаанд манаас эвтэгтэй оролцоорой. За. Тэгээд нэр нь чам нэмшний мэдээлэл хүргэх гээд манай клубын зүгээс уус даяар ерөнхий боловсролын бүх сургуулийг номын клубтэй болгохыг зорж байгаа. Тэгээд мөн өөртөөхөө клуб ч гэсэн гишүүн хэлсүүлж байгаа. Хэрвээ сонирхож байгаа юм бол дараах дугаараар бидэнтэй холбогдоорой. За. Чамдаа ингээд яриаг үлдээсэн зүйлс ч юм уу номд ингээд илүү энэ хэсэг аягүй сонирхолтой байсан ингээд гоё яриад сонирхолмоор байгаа зүйл байгаа юу? Монгол бүх хүмүүс яг тийм аасаа гэж хүсэж байна. Ирээдүйд өөр хойштой ч гэсэндээ бид нар байгалийн бүтээлээ үлдээх хэрэгтэй. Тэгэхгүй бол бүгдийг нанаад дуусчих юм бол мэдээж идэж нөгөө дэжлийн хэлхий халдагдана. Экосистем их хор нөлөөтэй. Тийм ээ. Одоо ялангуяа тэр талаар ер нь ингээд айгу хавардж байгаа амьтдын талаар гардаг уу Монголд? Тэрний талаар хэр мэдээлэл авах? Хавардж байгаа амьтдын тухай одоо жишээ нь мазалаа юу? Мазалагын тухай гардаггүй л дээ. Хавардж байгаа амьтан гэж бол яг гардаггүй ном дээр. Зүгээр Монголд байдаг, амьдардаг амьтдын тухай гардаг, улаан үнэг, буг. Гэтэ энэ амьтыг тагнах юм бол мэдээж ирээдүйд хавард хаялттай учраас.
За ер нь сэрэмжлүүлэг болсон л ном юм байна шүү дээ. Тий. Сэрэмжлүүлэг болсон ном. Түүнээс гадна яс суртахууныг бас нэлээд өндөр түвшинд харуулсан. Чи тэр талаар гоё дэлгэрэнгүй яриач. Яс суртахууныг одоо нөгөө нэг амьтдыг зөвшөөрлгүй ангах тийм ээ. Хүний амьттай харьцаж байгаа зөв бурууг нь ер нь харуулж өгдөг юм шүү дээ. Тэгвэл энэ номоос бид нар бас амьттай хэрхэн харьцах тийм ээ. Амьтдыг хайрлах, хамгаалах, байгаль орчиндөө аюултай байх талаар ер нь их зүйл сурч авч болох нь байна. Яг энэ ном уусаас өмнө анчны тухай бас нэлээд буруу ойлголттой байсан билээ. Нөгөө анчдыг ер нь бол нэг байга харж байгаа л ер нь бол зүгээр л ингээ буудаад байдаг ухааны юм боддог байсан. Ер нь бол тэгсэн чинь нэлээд хол чухан эрэхтэй юм билээ анчин хийхэд. Тэгээ дээрэс нь муу анчин байх мэдээж амьдтыг дураараа хорох юм бол тэр нь өөрт нь нөлөөлнө. Дээрээс нь үл юур байдаг гэдэг шиг. Халгаан дахгүй яа. Тий. Карма is real. Та ингээд бидэнтэй сонирхолтой номын талаар сонирхолтой яриаг өрнүүлсэнд баярлалаа. Тэгээд дараагийн подкастаараа эргээд уулзцгаая. Түр баяртай.